YouTube-ээс нь ашиглаж болох уу? Бичлэг. Баггүй. Тэгээд линкийг хайгаад авчих заяа. 90 юужин Марс дэлхий. Марс дэлхий. явж байгаа юу? За өнөөдөр одоо сар гарахны өмнө нээлттэй хэлсэн манай дэлхийн хамтлагийн Space цомог. Тэгээд дэлхийн хамтлагийн одоо концепт цуврал цомгуудын одоо 4 дахь цомог байна. Өнөөдөр бас одоо тусгай өдөрлөг хийж байна. Тэгээд онлайнаар дамжиж бас маш олон хүмүүс төрж байгаа. За одоо дэлхийн хамтлагийн энэ проект одоо төслөл нэлээд урт хугацаанд үргэлжлэж байна. Одоо манай хоёр залуугийн манай томоо хоёрын олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Тэгээд этник, new age, ambient одоо маш олон одоо төрлийг хамруулж болохоор тэгээд Space цомгийн онцлог бол илүү одоо цэвэр электрон хөгжмийн чиглэлийн бас одоо бие даасан одоо даацтай цомог гэж хэлж болохоор тэгээд электрон хөгжмийн өнгө төрхийг одоо Монголд хэр байгааг одоо тодорхойлж болохоор юм цомог гэж хэлж болно. Тэгээ үргэлжлээд одоо гарах цомгууд одоо 7 цомог одоо 7 өнгөөр гарсны дараа Солонгогийн 7 өнгөтэй энэ олон цомгууд нийлж одоо Монголын хамгийн анхны одоо full box set болох юм одоо зорилготой. Тэр мөчийг бол мэдээж фэн сонирхдаг, цуглуулдаг, хөгжим орлого дуртай хүн болгон тэсээ ядуу хүлээж байгаа. За өмнө нь одоо манай томоо хоёрыг оролцож хийжсэн одоо номац introduction номац гэж цомог бол гайхалтай цомог. За мэдээж одоо илүү онцолж одоо нөгөө олон өнгийн цомгуудаас дурцах юм бол манай зинхэр ертөнц цомог бол одоо гайхалтай. Одоо сонссон хүн болгон одоо жээжилсэн. Одоо манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга явж байгаа олон нэвтрүүлгийн одоо нүүр царай хүрээлэн төслөөс ахуулаад болсон учраас хүн болгоны хамгийн сайн мэддэг дуу аялгуунууд болж Монгол одоо хөгжим төртэй хүмүүсийн зүрх сэтгэлд шингэсэн ийм сайхан аялгуунууд байдаг. За Space цомог бол одоо дөнгөж сарын өмнө одоо бензины өдөрлөгөөр анх удаа бууж ирж манай бензин цуглуулагчид буралдаж авч яхахыг одоо би баясаад тарцчихжээ. Тэгээ сая би урагшаа Өвөр Монгол руу явахдаа Өвөр Монгол одоо бенз одоо Монгол бенз CD цуглуулдаг дүндэртээ бас авч бэлгэлсэн. Одоо манай Жинзос картромын нэрийн өмнөөс томоогийн нэрийн өмнөөс бас ингэж бэлгэлсэн. Тэгэхээр энэ өөрөө зөвхөн монголчууд биш Монгол туурхтан зориулсан хөгжим. Монгол туурхтан зориулсан юм концепц төсөл гэж хэлж болно. Тийм болохоор энэ манай дэлхийн хамтлагийн цуврал концертуудыг бүгднгийн одоо 5 хүн маань олж авч цуглуулаарай. За мэдээж эн чинь одоо альва цомог байхгүй болохоор үнцэнтэй болоод эхэлдэг. Тийм болохоор байгаа дээр нь 5 хүн тэгээд өөрсдөө уран бүтээлчдийн гарын үсгтэй авах гэдэг бол үнэхээр том дурсгал байж идэг. Тийм болохоор яг цуглуулагч хүмүүсийн хамгийн өсөөлөдөг тэр мөч бас өнөөдөр болж байна. Гарын үсэг зурулж авах боломжтой ийм өдөрлөг болж байна. Тэгээд одоо Асуулаас манай Америкаас хүртэл манай алтан гэрэл маань ирсэн бас пенс сонирхдаг Монгол дуу хөгжмөө юу цуглуулдаг. Америкаас сая бас Чингис хаан гэдэг нэртэй пенс хүртэл надад болоод авчирсан бид нэр ингээд хамтдаа байж хшээтэй. Тэгээд одоо хоёр дүүгийнхаа уран бүтээлд нь амжилт хүсье. Тэгээ одоо энэ одоо жилаат хөгжмийн гэх юм уу одоо онцлогч гэж яригддаг одоо Японы хэлтэртэй хөгжмийн зохиолч одоо Китарогийн Ки гэж энэ цомгийг за гэж пензэг нь мелач дурсахъя. Тэгээ би Китарог сонсох дуртай. Китаро үргэлж одоо өөрөө баруунд Америкт амьдардаг хэдий ч гэсэн өөрсдийн үндэсний хөгжим, Япон үндэсний хөгжим, орон төхний аялал тэр зүйлийг өөрийнхөө хөгжмийн бүтээлд үргэлж шингээж дэлхийд дахинд сурчилж яадаг том хөгжмийн уран бүтээлч. Яг тэрэн шиг та нар бас Монгол аялал, Монгол энэ этник уламжлал ууг үндэс тэндээс олж ирж хайж олсон тэр үндэс эрдэнэсээ өөрсдийн уран бүтээлээрээ дамжуул шингээж дэлхийд
бас дамжуулж байгаа нь бас өн удаандаа дуусах том гавьяа шүү гэж хэлмээр байна. Тэгээд дүүнэртэй уран бүтээлийн амжилт хүсье. Бас энэ дэлхийн амжилтын дүнстэй энэ өөрийнхөө нэг ч юм мэдээллийн Чингис хааны шиг Тий. энэ номыг бас дурсарлаа. За тэгээд энэ бас их сайхан тохиол. Бас тэгээд энэ бүхэн ингээд бүгд нэг цодоор Нэг цэгт ингээд давхиж байгаа нэг айгүй сонирхолтой бас гайхалтай байна л да тийм. Тэгээд баярлалаа ах нартай ингээд хүндэтгээд хурж ирсэн. Тэгээд бас алс солоос ингээд хурж ирсэн. Тэгээд манай сансар цомгийн хувьд ярих юм бол электроник дунд орсон байгаа. Тэгээд одоо электроник чинь дотор маш олон төрөл байна шүү дээ. Хаус гэдэг юм тийм. Тэгээд за гихмитчлээ одоо трансит гэдэг юм байна. Тэгэхэд бол эндээс бол бид нар бол нэлээд олон төрөлд нь хамаарч болохоос одоо тийм төрлийн 8 дуу орсон байгаа. Тэгээд яг орчин үеийн электроник хөгжим дунд одоо бидний өөрсдөө нөгөө уламжлалт одоо энэ бидэрт байгаа язгуур хэмнэл айдан энэ яаж одоо гоё яг наалтгүй гэдэг талаас нь бас бодож хийсэн. Тэгээд энд бол онцлог гэх юм бол алтаа магтаал байна. Их зөвхөн нацад орчин хож хэлгээс Марс гэдэг. Тэгээд сар гэдэг бас хөгжим байгаа. Сар дээр бол Монголд 15-ны сараас ишилсэн. Мөн тэр дуун дээр бол нөгөө тундэрлэгтэй хамгийн анх сарн дээр очиод Нэл Армс түүний сарн дээрээс хэлсэн үг тэгээд сампл маягаар орсон байгаа. Миний энэ нэг жижиг алхам бол тундэрлэгтний агуу том өсөлт юм уу гэдэг тэр үгийг орсон байгаа. Тэгээд ер нь бол манай сансар цамгуул араас газраас ингэж тасвал өгөөл тэгэл энэ одоо бидний энэ галактикийн ертөнцийн хязгаар хүрэл тэгэл ингээд өндөрлж байгаа эргэж аваад дэлхийн алтаага дэлхийг бол алтаагаараа бид нар монголчууд зөөлж тэгээд тэр ямар хангамттай хүн нормал тэндээс ундаалж одоо аждаг амьдрдаг тийм сайхан буянтай хайрхантай гэдэг талаас. Тэгээд ингээд ийм онцлогтой альбом байгаа. Тэгээд манай дөрөвдөг цомог эхлээд бол ертөнцийн цомог гэсэн. За тэгээд энэ цомгон дээр онцлоод хэлэх юм бол манай Батлаг ахын бэр идгээд уран зураг. Тэгээд надад нэг сансар зураг. Энд дээр бол манай нөгөө урлагийн гавь зүтгэлтэй Батлаг гээд бас пенц цэвэрлэгч уран зураач гайхалтай уран бүтээлч гэдэг. Батлаг ах маань одоо энэ албан ёсныхоо эрхтэйгээр бидний энэ альбомныхоо cover-ыг шингээж өгдөг. Тэгээд бид нар энэ ер нь бол ингээ ажиллах юм бол манай энэ дөрвөн цомог орон зургаар бас хичмэглсэн байдаг. Эхнийх нь бол манай зураач Орхон Туулын одоо зураг байж байгаа. Энэ бол дараа нь Цолонбатын манай гардын зураг. Тэгээд энэ бил яхаа. Энэ бол хүн цомог дээр бол манай юу орчиж байгаа. Манай хөгжмийн зэвсэг нөгөө хингэрэг одоо бөөгийн хэсэж гэж ярьдаг те. Тэгээ энэ хингэрэг маань орсон байгаа. Тэгээд бид нар бол энэ гадаад улс орнуудын тоглолтод заавал хингэрэг авч явж тэр хаврын бас одоо жаврымыг үргэж гинэ гэж бэлэгдэж юм гэж тоглолтоо найруулж хийдэг байгаа. За тэгээ альбомны хувьд ийм тэгээд өөр яах вэ хаа. Ер нь яг нөгөө түрүүний хэлсчлэн томоогийн хэлсчлэн одоо Space цомог бол яг л нэг та бүхэн Space цомгийг сонсож эхлэхэд л сансрын хөлгөөр анхлан хөөрөөл саран дээр очиод цаашиж ангар гараг дээр очиод бүр цаашиж одоо сүүн замаар аялал бүр одоо өөр галактикуудаар тэгээд хар нүхэнд хүртэл очиж харж үзэж мэдэрч тэгээд тэрний дараа эргээд нөгөө дэлхийг харж байгаа тэр мэдрэмжүүдийг авах боломжтой тэгж төсөөлж хийсэн хөгжмийн бүтээлүүд байгаа. Тэгээд маш олон сансрын нисгчдийн одоо сэтгэлдлүүд дээр байдаг. Одоо саяын нөгөө нэг сарлуу явсан сансрын нисгчдийнх дээр ч байлаа. Дэлхийг харсан чинь нөгөө хил хязгаар тэр зүйл нь харагдахгүй байна. Тэр чинь нөгөө одоо газрын зураг дээр л байдаг штэ. Хил хязгаар байхгүй нэг л юм байна штэ. Чинь бид нар чинь нэг л жижигхэн ийм дэлхий нэг л гариг дээр амьдарч байгаа хүндрэлтэн гэдэг одоо нэг л нэгдмэл нэг л одоо ийм одоо бодгал юм байна гэсэн тийм ойлголтууд их байдаг байхгүй. Тэр айгүй чухал. Бид нар онгоцоор ингээл хөөрөөд эхлэхээр хот жижиг харагдаад хотын гудамжинд байгаа бидний проблем жижиг харагдаад улс маань жижиг харагдаад сүүлдээ ингээл бүр улам дээшээ үүлнээс дээш хөөрөхөд бид нар нэг өөр мэдрэмж авдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө яг л бодын шишинд байдаг тэр л ойлголтууд байхгүй. Нөгөө хоосон чанар те бүгдийг ойлгох тэрийг
сансрын хэсэгчд сансраас харах, алсаас харах, том зургаар нь харах тэр боломжийг одоо танд өгж байгаа. Одоо юу гэдгийг ийм электрон чиглэлийн концерт. Ер нь яг миний бодлоор ambient, одоо chill out, new age энэ чиглэлээр хийж байгаа энэ олон уран бүтээлүүд дэлхийд одоо гараад магадгүй тэр Будда бар гэдэг алдартай цуврал цомгууд дээр одоо манай дэлхийн хамтлагийн одоо трекүүд цахаас аваад ороосоо гэж одоо миний мөрөөдөл одоо өөр Монгол хамтлагуудчиг ингээд бас дэлхийд аялан тоглоод хамтдаа ингээд та бүхэн дэлхийн Европын ялангуяа тэр олон том одоо new age-ийн одоо chill out-ийн одоо club хөгжмийн том фестивалууд оролцдог болоосаа тэгээ энэ дэлхийн space гэдэг энэ одоо том өсрэлт одоо том нислэлчин таанаас уран бүтээлийн илүү ол зомог авчрах болтугай гэж бас ерөөмөөс гэж байна. Хичээе. Тийм хөө юу байна. За ахмад нэг цагаах таны бүлгээд яг. Тэгээд та ер нь гарын өссөн. За өдөр мэд. За өдөрлөг дээр ирээд бас шинэ цомгийн дээжээс гарын үсгтэй авч байна. Гарын үсгтэй пен завна, CD авна одоо ингээд уран бүтээлийг авна гэдгээр юугаараа давуу талтай гэдэг болоо таны бодлоор. За энэ бол одоо ер нь бол дээж өгч जैन нэгдүгээрт. Тэ дээж гэдэг нь яг бүгд л адилхан л да. Гэхдээ болвол өөртөөх нь гарын үснээс гараараа авна гэдэг чинь дээжийн авч ийн гэсэн үг. Тэгээд дээр нь асар том хүндэтгэлийн зүйл. Дээр нь жирийн олж авсан пенц ч юм уу. Пенцээс илүү өөрөөс нь уран бүтээлчээс нь автораас нь гардаж аваад гарын үсэг зурлана гэдэг бол миний пенцнуудын дээгүүр заларна. Дээр нь одоо нэлээд амьд мэдрэмж төрүүлдэг гэх юм уу. Хүндэтгэлийн асар том зүйлээ нэлээд үнэтэй цуглуулах дурдаг болно шүү. Уран бүтээл хөгжмийн талаар та хэлэх зүйл байна уу? За хөгжмийн талаар мэдээж анхны цомгоос нь эхлээд тэгээ цомог гаргахаас нь ч өмнө те бид нар тэгээд найс нөхөд уран бүтээл хамт ингээд явж исэн. Тэгээд манай дэлхийн хамтлаг болон томоо продюсер ингээд онон продюсер маань хөгжмийн энэ төрөл болох зүйлийг маш зөв, маш сонирхолтой зүйлийг олж авсан. Өөрсдөө уран бүтээл өмнө бүгдээр уран бүтээлч байсан шүү дээ, тий бүгд тийм байсан. Гэхдээ нийлж нэгдээд дэлхийн хамтлаг маань маш содон одоо миний ер нь сонирхдаг байсан. Би ч яг ингээ янз бүрийн хөгжим сонссон мэдээж рок, амьд хөгжим талтай сонсох боловч би тэр үндэсний этник болон орчин үеийн хөгжмөнтэй холсолсон тэр зүйлүүдийг сонирхсан. Дээр бид нар ч одоо нөгөө Оливер Шанти гээл тэ Будда бар энэ төр гээл тийм төрөлд сонирхож чийлэрч уярч релакс болдог байсан үе. Тэгээд Будда бар маягийн хөгжмөд Оливер Шанти маягийн хөгжмөд одоо Монголоос тийм хэвэл Монгол шүү гэж ярьдаг байсан чинь одоо дэлхийн хамтлаг маань тэрний бүр том төлөөлөгч болцсон. Дахиад Монголоос экспорт хийх хэмжээний тэ хэмжээний юунд хүрсэн байна. Хэмжээнд хүрсэн байна. Энэ бол асар том хөгжмийн урлагт хийж байгаа хувь нэмэр болон ашиг юм л гэж би бодсон шүү дээ. За баярлалаа. Амжилт хүсье. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За тэгэхээр цомгийн бас гарын үсгтэй пенсний
одоо өдөрлөг болж байна. Тэгэхээр өдөрлөг дээр хэлсэн маань. Тэгэхээр миний бодлоор уран бүтээл талаас нь бас асуулт асууя гэж бодож байна. Тэгэхээр уран бүтээлээрээс ангараг гэдэг байна шүү дээ. Энэ дууны талаас тодорхой мэдээлэл өгч тохиол. Яг гоо ангараг бүтээл бол дэлхийн хамтлагийн Space цомогт орсон нэг трак байгаа. Тэгээд ахнар надад санал тавьсан энэ дууг ер нь хамтраад дуулчвал яасан бэ гэдэг. Тэгээд яг би бол яг бүтэг зохиогдох үед нь бол би байгаагүй. Тэгээд санаа нь бол ахнар хэлэхдээ бол нэг ийм дуу хийчээд тэгээ байжсэн чинь нөгөө болдох найруулагч болдох орж ирээд тэгээд яснаа наа чи юусаа нацагд урьж яваад байна штэ. Санаа өгсөн гэд. Тэгээд од шүлгийг гаргаж ирж байгаа дээр нь аялаад ингээд юу асан чи яг гоё ингээд аятайгаа ингээд хавцалцсан гэж ярьсан. Тэгээд би бол очоод ер нь сураал тэгээд шууд сурахад айгүй амархан байсан дуу. Нөгөө гайд нарцсан байсан. Тэгээд очоод сураал шууд ингээд лүгдж байгаа л хэд яваал. Тэгэл ер нь тэгэл болцсон доо. Бараг ядрааг юм шүү дээ. Тэгээ ер нь ядраагүй юу нөгөө хийх юм ахнаар өөртөө хийсэн болохоор миний хувьд л ямар ч тийм зовлон байгаагүй. Айгу үг нь болцсон, айн болцсон тэгэл сураалт чинь тэгэл угаасаа айгу богинохон яг тэр шүлгийн нэг хэдэн мөр байгаа юм тий. 8 мөр юм уу бараг. Айгу богинохон учраас. Эндээс бүтээлээс нь оруулж болох болоо яг ярен дээр чинь. Болно. Тий. Тэгээд зүгээр миний хувьд хийсэн юм нь болохоор зүгээр л нэг ганц хоёр дээр төгсгөл дээр нэг давтдаг тий нэг тиймэрхүү юмнууд дээр энийг нэг гэж гэдэг ч юм уу тиймэрхүү санаанууд оруулаад тэгэл ер нь болцсон дуу да. Тэгэхээр айгу амархан. Миний хувьд бол оролцоо жоохон бага байсан гэх юм уу. Цомгийн талаар таны бодол. Уран бүтээлчний нэгнээс. Цомгийн талаар миний бодол бол угаасаа нөгөө ах нарын хийгээ явж байгаа энэ прожект маань угаасаа өөрөө анханасаа нөгөө маш том зорилготой, маш холын, маш урт удаан хугацааны төслөөс учраас тэр дундуур бол энэ би нөгөө одоо ах нартай угаасаа тэгэл байнгын хамт ойрхон байдаг учраас юу болоо явсныг бүгдийг мэдж байгаа. Тэгээ анхны явдал яг энийг ярьж болох юм уу үгүй мэдэхгүй. Анхны санаа нь бол Purple album гэж явжсэн баггүй ер нь бол. Тэгээ нөгөө эн чинь нөгөө солонгын хадгийн 5 өнгө дээр нэмэгдэх нь Purple Orange гэж яваад тэгээ тэр хоёр нь болохоор солонгын 7 өнгийг бүрдүүлээд Purple Orange хоёр нь болохоор илүү жоохон концептаасаа жоохон гажсан, жоохон электрониктэй одоо өөр юм залуучууд руу гэх юм орчин үе рүү гэх юм уу те чиглэсэн. Яг нөгөө нэг том бүрэлдэхүүнээрээ тоглолтгүй гэдэг ч юм уу нэг юм жоохон өөр юм өнгө төрх оруулсан байх гэдэг. Энэ бол энэ Purple album гэдэг прожектууд бүр аюу дээр 2000 бараг 12 онд яригдчихсан баг. Тийм. ертөнц цомог бараг гарсны дараахан л ер нь яригдж эхлээд тэгээ явж исэн санагдаа тийм. Тэгээд энэ маань нөгөө нэг одоо цомог болгон дээр жишээл байгаль гэдэг ч юм уу human гэдэг ч юм уу альбом болгон дээр ингээд чи одоогоос ингээд 2009 онд эхэлсэн прожект гэхэр чинь 17-8 жил болж шүү дээ. Тэгээ тэр хугацаанд хийгдсэн одоо арай нөгөө цомогт орох боломжгүй байсан өөр өнгө төрхтэй гэх юм уу тиймэрхүү уран бүтээлүүд ер нь явсаар агаад өөрөө Space album бүрдчихсэн гэх юм уу. Тэгээд тиймэрхүү байгаа. Тэгээ яг хөгжмийн хувьд бол ах нар энэ дээр аягүй гоё ажилласан. Тэгээд миний хувьд бол хамгийн дуртай хамгийн гоё таалагдж байгаа нь бол Moon байгаа. Moon. Тий. За тэгээ мэдээж ангараа бол маш гоё байгаа. Тэгээд Levitation энэ гуравт бол би аягүй гоё дуртай байгаа. Тэгэхээр мэдээж хөгжим сонирхогч сонсогч хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна? За би нөгөө өчтөр цогаахын постыг харсан. Тэгээ тэндээс л яг би айгүй тодорхой байх юм уу гэж бодож байна. Яа тэгэхээр энэ ертөнц төсөл бол өөрөө ер нь одоо дуусаагүй байгаа. Цааш үргэлжилж байгаа төсөл тэгэхээр пенс цуглуулагчид гэх юм уу хөгжим сонирхогчд маань яг энэ дэлхийн хамтлагийн энэ одоогоор ингээд дөрөвтг нь гарлаа. Тэгээ цаашаага дахиад энэ бол маш урт удаан прожект учраас 7 ер нь бол гарах одоо угаасаа юм зориулттай гэсэн үг. Тэгэхээр та бүхэн яг ингээд гарах одоо цаг тухайд нэг юм уу те дуусгаас өмнө гэх юм уу амжиж аваад тэгээд энэ нэг юм насан туршийн прожект хэрвээ та хөгжим дуртай болол тэгээд энийг ингээд цуглуулад сонсоод тэгээд ингээд ах нарын энэ хэлэх гээд байгаа санаа гэх үү те энэ хөгжмөөр дамжуулж илэрхийлэх гээд байгаа энэ илэрхийлэмжтэй ингээд цуг ингээд цаг хугацааг өнгөрөөгөөд явах юм бол одоо олон жилийн дараа энэ бол бүр юм өөр юм үнэт зүйл болох хаа гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэн гоё пензиг бол бүгдийг ингээд сонирхоорой гэж хэлмээр. За ялаа. За энэ өдрийн мэд. Тэгэхээр өнөөдөр бас нэлийн ач холбогдолтой өдөр болж байна. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагааны талаар та бас өөрийнхөө сэтгэлдээ хуваалцаач. За. Өнөөдөр манай
Чинзо Records дээр бид нар өөрсдийн 4 дахь пенз болох Сансар пенза өдөрлөг хийгээд манай хамтлагийг сонсдог фэнүүд үзэгчтэйгээ уулзаж сайхан өдрийг өнгөрөөж байна. Тэгээд бид нар сая нөгөө 4 сарын 18 зайсан ил тоглолт хийхдээ шүү цомгондоо зориулаад тоглолт хийсэн. Яг нөгөө пензныхаа өдөрлөг одоо нээлтийг хийгээгүй байсан. Тэгээд өнөөдөр энэ өдөр тоглож байгаад пензныхаа өдөрлөгийг хийгээд пензныхаа тухай танилцуулга тэгээд сонсогч энэттэйгээ уулзсан ийм сайхан өдөр болж байна. Тэгэхээр одоо Монголд байгаа хүмүүс, дэлхийд байгаа хүмүүс гэж яриа л да тийм. Дэлхийн хамтлагийг сонсдог монголоор дүүрэн одоо сонсогч нар байна. Тэгэхээр одоо сошиалаар үзэж байгаа хүмүүстэй хамт юу ч хэлнэ. Яг бидэд Монголынхоо эртний өв соёлыг сэргээгээд тэгээ өөрсдөө орчин үеийн хөгжмийн хэм маягт оруулаад тэгээд энэ байгалийн дуу чимээтэй хойлдог. Тэгээд бүхэлдээ ингээд юм цоврал бөгөөд утга санааг агуулсан тийм цоврал одоо юм сет альбом хийж байгаа. Тэгээд нийтдээ бид нар бол үндсэн ертөнц төсөл бол 5 цомогтой. Тэгээд тэрнийхээ бол 3 цомгийг гаргацсан байгаа. Тэгээд сетийнхээ хувьд бол бид нэг 7 сет хийж бодож байгаа. Тэгээд тэрний үндсэн 5 сетэн дээр маань 2 цомог гараад ингээд хөгжим цогцолтуулагч хүний ингээд хөгжмийн тавир дээр ингээд солонгын 7 гэх шиг ингээд солонгороод байж байгаа. Тэгээ хөгжмийн 7 их шиг гээд энэ утгаараа нэг ийм 7 юм бандл тэгтээ сонсох эхнээс нь дуустал ингээд сонсголоор бид нар бол нэг дор бүтээхгүй маш олон цаг хугацаанд бүтээж байгаа тийм. Тэр олон цаг хугацааны явцад ингээд төрсэн бүтээлүүдийг нийлүүлээд нэг дор ингээд ийм нэг Монголын ийм цогцын зомрлог CD пенс уран бүтээл гаргах гэдэг ингээд зориод явж байгаа. Тэгээ энэнийхээ бол одоо 7-гийнх нь бол 4-ийг нийцлээ тийм. 5-ынх нь бол 3-ыг нийцлээ тийм. Тэгэхээр ерөнхийдөө нэг аливаа юм нэг тал хүртлээ бол анх үүсэх болон ингээд тал хүртлээ бол хийхэд бол маш бэрхшээлтэй байдаг тийм. Тэгээд маш их сорилтуудтай тулгардаг. Тэгээд энэ бүгдийгээ даваад өнөөдөр сансар цомгоо өнөөдөр өдөрлөг хийгээд хүмүүст хүргэж байгаадаг баяртай байна. Тэгээд цуглуулагчид маань энэ цуглуулганда шин цомгоо нэмэрээ. Тэгээд урд нь одоо манай пенс ингээ байдгийг мэдэхгүй ч юм уу юм хүмүүс байвал одоо ингээд 4 дахь цомог маань мэдэлж байна. Энэ цомгийн онцлог гэх юм бол хөгжмийн электроник төрөлд хамаарах ийм альбом байна. Дахиад 3 байгаа юм байна. Тэг. Миний ойлгож байгаа. Тэгэхээр уран бүтээл бол юм байна. Ойрын хугацаанд яг үзэгч сонсогч нартайгаа харилцсан дараачийн арга хэмжээ юу вэ? Одоо сонирхол бол. За тэгээд олон уран бүтээлчтэй хамтарсан уран бүтээлүүд хийж чинь. Тэгээд энэ жилийн зуны баг фестивалууд дээр баг бүгдэн дээр нь байгаа. Тэгэхээр манай үзэгч сонсогчид одоо нөгөө тоглолт хийж байхад зорж ирж чадаагүй дахиж тоглооч гэдсэн үзэгчид магадгүй зуныхаа одоо энэ үеэр фестивалуудын хуваарийг харах юм бол тэн дээр манай дэлхийн хамтлагийн хуваар байж байгаа. Тэгэхээр хөгжим сонирхогч залуучууд маань бидний хөгжмийг яг амдаар ингээд ойрхоноос мэдрэх юм бол энэ зуны фестивалууд дээр байгаа, хуур дээр байгаа, плейтайм дээр байж байгаа, зүүн дээр тайг дээр байгаа. За тэгээд дууч сарагийн доолтон дээр байгаа. Гэх мэтчлэн ер нь том фестивалууд дээр бүгдээр нь байж байгаа. Тэгээ мөн бол бас гадаад оронд амьдарч байгаа. Гадаад оронд одоо Монголынхоо соёл урлагийн орчин үеийн хөгжмөс сурталчилгаар бас тоглолтууд ингээд зохион байгуулагдаад байна. За студид За нэг ганц зураг авах болчих. Уучлаарай нэг ярьцлага авах. Оо за. Ингэхдээ шууд үзчих. За зүйлээ. Тэгэхээр цомгийн өдөрлөг гэж бас байна. Уран бүтээлчийн гарын хэсэгтээ бас аавна гэж байна. Тэгэхээр та өөрөө бас хөгжим сонирхдаг хүн баг шиг байна. Тэгэхээр хүмүүс уран бүтээлчдээс нь гарын хэсэгтээ аавна гэдэг нь бас яг ямар онцлогтой юм бэ? Энийг нэг үзэж байгаа хүмүүс бас жоохон ойлголттой байл. Яг тухайн уран бүтээлчийн гарын үсгтэй цомог гэдэг бол мэдээж маш үнцэнтэй бүтээгдэхүүн болно. Цуглуулганд. Тэгвэл бас ингээд уран бүтээлч болгоныг
гарын үсгийг цуглуулад яваад байхад тухайн одоо цуглуулагчийн сонирхлын асуудал. Энэ цомгийг бол одоо гарын үсгийн зурулж авахаар зорж ирсэн шалтгаан бол 14 орчим жилийн хугацаанд одоо 4 цомог ингээд хийгдэж байгаа. Энэ дахиад цаана 3 цомог дутуу. Энэ нийтдээ 7 цомог хийгдэх ёстой ажил. Тэгээ энэ ажил энэ одоо сансар гэдэг цомог гэдэг 2026 онд гарч байгаа боловч энэ цомгийн айл 2009 8-9 оны үед алужи энийг одоо оюун бодолтой хийчихсэн, бүтээчихсэн байсан. Гэхдээ гарах ээлжээ хүлээж ирсэн, цаг хугацаагаа хүлээж ирсэн. Магадгүй Монголын ард түмэн, Монгол түмнийг оюун санааны бас нэг арай өөр төвшөнд очихыг тухайн бүтээлөөрөө хүлээж ирсэн болов. Тэгэхээр энэ бол маш бэлэгдэлтэй. Ер нь дэлхийн хамтлагийн бүх өнгийн цомгуудыг одоо ингээд бүрэн гүйцэд гарсан хойно нь бол мэдээж хөгжмийн мэрэгжлийн болон мэрэгжлийн одоо бус өндөр зэрэглэлийн цуглуулга сонирхогчд бол энийг маш ихээр яах вэ? Удаж авах эрмэлзэлтэй болно. Тэр үед бол энэ цомог аль хэзээ байхгүй болсон байна. Энэ гарын үсгүүд те тэр болгон зурагдах нь элбэг биш болсон байх учраас баг багаар маш эвтэйхэн байгаа дээр нь цомгийг гарсан үед нь ингэж байгаа дээр нь энэ улсуудыг одоо ингээд тэнд байна, энд байна гэдэг юм одоо мэдээлэл гарсан даруйд нь цуглуулагчд энэ цомгийг авч ийн. Тэгээд энэ бол нэг бас дахиад тодорхойлмоор байна л да. Одоо ингээд цомог цуглуулдаг, цомог сонсдог, хөгжим сонсдог хүмүүс ингээд уран бүтээлчдийг ингээд авлаа гэдэг нь бас тайлбарлаж байна л да. Тэгээд цаг хугацаа гэдгийг дахиад нэг ойлголт өгөөч. Цаг хугацаа энэ бас нэг нэлээд ач холбогдол өгöd шиг байна. Энэ би ингэ дэлхийн хамтлагийн ингээл ер нь бол сонсох дуртай фэн нь адилхан одоо хөгжмийн одоо хүмүүс мөртлөө бид биенийхээ одоо хөгжмийг сонсдог, санал шүүмжээр ярьдаг. Гэхдээ би дэлхийн хамтлаг дээр бол над зүгээр л шууд л хөгжим сонсогч нь байхыг хүсдэг. Сонсогч болчдаг. Шууд сонсогч болчдаг. Зүгээр л фэн байхыг хүсдэг. Яг л таалагддаг учраас. Тийм учраас өнөөдөр яг фэний хувьд ирж уртаа хамтлагийн цомыг авч. Тэгээ энэ би нөгөө хөшигний ардах болон одоо тий гарт байгаа нууц үзрийг гэх гэн сэмхэн хардсан хүний хувьд ирээдүйд яг ямар үнцэнтэй юм болохыг мэдээд байна л да. Энийг яг өнөөдөр бид нар монголчууд өнөөдөр энэ 5 өнгийн цомыг өнөөдөр энэ ертөнц цомог бол юу сансар цомог бол ингээд ийм өнгөтэй байгаа. Бусд нь бол одоо өөрөөр өнгөтэй байгаа шүү дээ. Тий. Энэ уран бүтээлчтэй cover байгаа шүү дээ. Тийм. Тэгээд энэ концепт энэ өөрөө агуулга нь өөрөө маш өргөн агуулгатай учраас энэ бол ганцхан Монголд гэлтгүү одоо Монгол туурахтнуудад бас мөн дэлхийн одоо энэ пянц цуглуулагч нар эдэрт бол 10 одоо бүх цомог гараад дууссаны дараа нэг магадгүй нэг 5 орчим жилийн дараанаас ер нь өөр улсуудаас энэ хамтлагийн одоо энэ бүх өнгийн цомгийг олж авъя гэдэг ирмэлзэл гарч ирэх нь бол дамжиггүй. Тэр бол бүр ямар ч эргэлзэх зүйл байхгүй. Тийм л үнцэнтэй бүтээл бүтээгдэхүүнүүд багхгүй өдөр. Тэгээд өнөөдөр яг энэ цомог одоо ингээд олон нийтэд нээлттэй хийгээд өдөрлөг хийж байгаад маш их баяртай байна. Олон сайхан фэнүүднээс авч байгаа. Уучлаарай дахиад нэг асууч. Энэ болохоор асуулт маань болохоор хүмүүс зориулж байгаа шүү. Юу асуух гэж байна гэхээр одоо ингээд 100 цаг нээлттэй хийж байна. Одоо ингээд өнөө маргааш ингээд амралт хийх гэж байна. Тэгэхээр хүмүүст ямар хөгжим санал болгомоор байна? Заавалчгүй дэлхий байх албагүй. Ер нь ингээд дотроо бодож байгаад ер нь бид нэр байгальтай байдаг хүмүүс, байгальд байдаг хүмүүст ер нь ямар хөгжим зөгт юм болов? Таны бодлоо. Гэхдээ ингээд сүүлүүд ажиглаад байсан чинь энэ би бол энийг бас дэлхийн хамтлагтай л холбож ярих гэдэг. Зөв. Энэ нөлөө. Энэ хэдийн нөлөө ингээд энэ өмнөх одоо ногоон цомог, цэнхэр цомог гэдэг биш үү? Эдрээс гарч байгаа нөлөөнүүд бол маш хэрэгтэй юм юу болж байгаа юм л төр. Нөлөөд үүсэж байгаа. Энэ ямар нөлөөд үүсээд байна гэхээр одоо манай энэ дижнер болон одоо электро хөгжим эдгээр хийдэг энэ артистууд манай өөрийн гэсэн нүүдэлчдийн өв соёл уламжлалтыг шингээсэн юм саунд хөгжмүүдийг ашиглаж микс хийдэг болж эхэлж байна. Nice. Тэгээд мэдээж энэ тэрний бол хамгийн том ориглол бол мэдээж дэлхийн хамтлагийн энэ цомог байх нь бол дамжиггүй.
Энэ цомгоноос одоо тэгээ дараагийн цомог үүсч гарах. Хин нэгэн DJ, хин нэгэн одоо артистийн ч юм уу те Нөлөөлөл үзүүлэх гэдэг нөлөөлөл үзүүлэх ийм нэгууртай ер нь бол одоо энэ зам бол залуучууд ингээд ажиллахад бол би өөртөө харж ирсэн нэг сонсч ирсэн юм нэг газар нэг нөхөр манай Монголын хуучны дуунуудыг микс болгоод тоглоод хэлсэн. Гойдгоо биш үстэй. Мэдхгүй би сайн мэдхгүй. Би тэрийг сонсчод ирэхэд бид нар ингээд юмаа ингээд авдраас авах юм бол заавал бид нар ингээд барууны том одоо дижинерийн ч юм уу те эсвэл энэ артистуудын хөгжмийн ингэж тоглуулахаас илүү өөрсдийнхээ юмнуудыг тоглуулад ингээд явж байгаа. Бүрэн боломжтой биш. Тэгээ одоо бас энэ залуучууд ирэхэд хөгжим сонсох цензур нь хамаагүй дээшсэн. Хамаагүй дээшсэн. Бидний үед одоо жишээ нь ямар байсан. Одоогийн залуучууд яг юу сонсож байгааг бодлоо. Тэгэхээр бас санаанд оромгүй хуучны юмнууд сонсож байгаа залуучууд одоо. Бас уу? Тий, маш бүр гайхаад бүх чи яах л энийг сонсдог жишээ жоох хөвгт үзтэй гэсэн. Харангуй дуртай байна. Тэнгууд яг одоо сая энэ болоод өнгөрсөн тоглолтыг харлаа шүү дээ. Дэлхийн амлын тоглолтыг. Зайсэл тус үзэгчдийг ингээд ажиглаад харж байгаа төлөөс. Дандаа залуучууд дандаа бүр идэл залууч авах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо энэ нөхдөд чи ирээдүгөө ингээд энэтэй л хамт явна шүү дээ. Дэлхийдээ л хамт.